Монгол Солонгосын хамтарсан ногоон хэрэм төсөл Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж байна. Цөлжилтийг бууруулах, шар шорон шуурга, элсний нүдлээс байгаль орчныг хамгаалах Өвөрхангай аймгийн говь тал хээрийн бүсийг тарьж суулгацаар хангах зорилгоор ногоон хэрэм төслийн багтаа 2022 онд гэрээ байгуулсан. Энэ хугацаанд төлөвлөгөөт ажлаа 90% биелүүлээд байна. Төсөл хэрэгжих хугацаа 2026 онд дуусгар болно. Одоо энэ жилээс эхлээд бид нар тарьж суулгах анхны үйлдвэрлэн гаргаж байгаа тарьж суулгах зам бол гаргаж эхэлж байгаа. За энэ Монгол орон даяар хэрэгжиж байгаа тэр мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон нутгийн ногоон байгууламж ойн зурвсуудыг байгуулахад тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулна. Өөрөөр хэлэх юм бол Өвөрхангай аймагт хэрэгцээтэй тарьж суулгачийг энэ модоржуулалтын газар бэлтгэн нийлүүлэх, мод сонирхолтой иргэд аж ахуйн нэгжийг тарьж суулгачаар хангах, стандартын тарьж суулгачаар хангахад бол бодит хувь нэмрээ оруулна гэж бидний хувьд бол үзэж байгаа. Тэгээд төсөл хэрэгжих хугацаанд бол бид нар Солонгосын засгийн газрын бүтлгөө тусламжийн төслөөр энд хийх ёстой. Төлөвлөгөөт ажлуудаа бол 100% хийж гүйцэтгэнэ. Харин энэний дараа хүлээлгэж өгсөн дараа 2026 онд хүлээлгэж өгнө шүү дээ. Хүлээлгэж өгсөн дараа орон нутг маань өөрөө эндээ ой анган байгуулад тэгээд энэний үйл ажиллагааг нь үргэлжлүүлээд маш найдвартайгаар боломжтойгоор ингэж авч явах ёстой. Үр хүлээн. Тэгэхээр энэ жилийн бидний барьж байгаа бодлого болохоор хүлээлгэж өгсөн дараа энэ модоржуулалтын газар маань болж игэл өөрийгөө санхүүжүүлээд аваа явах, тийм ээ. Өөрөө үйлдвэрлэж гаргасан тарьж суулгах зан орон нутгатаа борлуулад, бүс нутгатаа борлуулад, Монгол улсын хэмжээнд борлуулад орон нутгийн төсөв, улсын төсөвч гэдэг юм уу те. Ер нь бол төсөв хөрөнгөөс шалтгааллахгүйгээр үйл ажиллагаанд тоглохгүй ингэж авч явах энэ бодлогыг бол барьж чадж байгаа. Тэгээд манай модоржуулалтын газраас гарч байгаа тарьж суулгах зүйл стандартын шаардлагыг хангах учраас орон нутгийн иргэд маань, аж ахуйн нэгжүүд маань санаа зовох зүйлгүйгээр тодорхой хэмжээгээр худалдаа аваад авалтаа хийж биенийх үйл ажиллагааг дамжиж ажиллах ёстой. 3 жил гаруй хугацаанд 16 төрлийн 800 мянга орчим мод бутыг үргэлжлүүлж тарьснаас 200 мянгад суулгацыг бойжуулж, талбайд шилжүүлж 20 мянга орчмыг зах зээлд нийлүүлжээ. Модны тарьж суулгацыг орон нутагт нийлүүлэх боломж хомс байгааг тэд ярьж байлаа. Төсөл хэрэгжиж дууснаар орон нутгийн үүрэг хариуцлага нэмэгдэж, хийсэн бүтээснийг цаашид доктортой үргэлжлүүлэн авч явна. Үүний тулд тарьж суулгацаа зах зээлд нийлүүлж, өөрийн орлогоо бүрдүүлэх шаардлагатай байгаамаа. За тулгамдж байгаа асуудал гэх юм бол манай дээр ерөнхийдөө нэг тэзүү төлөвлөгөө боловсруулагдаад гарсны дараагаар бас бид нар ковидын нөхцөл байдал үүсээд Монголд юмны үн бараг 2 дахин нэмэгдээд ингэ явсан. Тэрний шалтгаалаад бүтээн байгуулалтанд орох зардлууд, төсөв хөрөнгүүд илүү зарцуулагдсан учраас одоогийн байдлаар бол бид нар 5 жилд хэрэглэх энэ модоржуулалтын газар хэрэглэх төсөв бол хэрэглээ дууссан явж байгаа. Нөгөө талаас нь бол бас модоржуулалтын газрууд дээр механикжуулах бодлогыг нэлээд төлхөө хэрэгжүүлж байгаа боловч бас бүх тоног төхөөрөмж техник Монголд бол өртөг өндөртэй байдаг учраас техник тоног төхөөрөмжийг бас 100% хангаж чадаагүй байгаа. Бас шаардлагатай тоног төхөөрөмжүүд байна. Мөн дээр нэмж хэлэх юм бол усалтын системүүд бас тодорхой зарим нэг талбайд бол жоохон дутагдaltaй байгаа. Гэхдээ бид нар бол боломжийнхаа яриар жил болгон усалтын системээ хөдөлж яваад жил болгон хийх талбайтай бол жоохон усалтын системээ тавьж явж байгаа. За орон нутгийн зүгээс анхаарах бас чухал зүйлүүд бол байдаг. Гэхдээ манай Өвөрхангай аймаг бол бусад аймагуудаа харьцуулах юм бол харьцангуй орон нутгийн оролцоо дэмжлэг их сайн гэж хэлж болно. За манай 10 мод уржуулгын газрын хаврын тарилтын ажил эхэлж байна. Манайх нэг 5.9 га талбайг хөрс улсралт хийгээд үүнээсээ 1.2 га талбайг бол хөрсний гушилт хийгээд ингээд тарилтыг эхлүүлсэн байгаа. Энэ 50 мянга гаруй хүчрээр улаасны тарилт. За нэг 34 мянга орчим бургас. За сухаа болохоор 25 мянга орчим тарилт хийнэ. За өрөөр болохоор хүлэмжинд 3 хүлэмжийг тарилт хийсэн байгаа. Нэг хүлэмж болохоор Солонгосын бүрэн сет хэрэгжүүлж байгаа энэ хүлэмжинд нарс, шинс, жодоо,
30-ны өр тарилт хийсэн байгаа. За нэгдүгээр хүлэмжинд болохоор Монс, Гүйлс, Агч зэргийн одоо тарилтыг хийсэн. Одоо манай нэг хүлэмж болохоор метр квадрат, нашигтай метр талбай нь болохоор 350 метр квадрат талбайтай. Төслөөс 12 сумын 15 га талбайд мод үржүүлгийн газрыг байгуулж хамгаалтын зурус үржүүлэг, бойжуулалтын шатараатай үйл ажиллагааг явуулж байна. 10-аас 12 хүнийг ажлын байраар хангадаг ажиллах хүч дутагдaltaй учраас дэвшилт технологиг ашиглан мод ут тарьж байгаамаа. Тулгымдсан олон асуудал байгаагийн нэг нь хөрс, 75% нь хайрга, 25% нь үржил шимтэй өрсөнд мод үржүүлэг хийж байгаа учраас ажиллагаа ихтэй байдаг байна. Цаашид энэ чиглэлийн үйл ажиллагааг гол усаа бараадж хийх нь зөв гэдгийг хэлсэн байна.